Савэцано намайг Мэднговын Сэлмэ гэдэг. Өнөөдөр би Disney-ийн кинонуудыг хамгийн гоё болсноос нь юу нэг жахан дээ. Хөгийн болсон луу жагсаах гэж таалан сойрхно. За тэгэхээр бидэнд хамгийн түрүүнд 101-ийн Далматын гүлэг. Энэ кинотой юм уу? За үгүй энийг бол би мэдээд байна. Facebook дээр ингээд клипүүд нь явдаг шүү дээ. Тэрнээс харсан болохоор мэдээд байна. Гэтэ дээр үед гарсан юм чинь бүгд 2 кино шүү дээ. Наралдаа 1, 2 марч гаргаа шандгүй 101 дээр гацсан нь шүү дээ. Дахиад нэг гаргацсан байхгүй надад болч. Тэгэхээр энэ эхний хоёрыг би үнэхээр үзээгүй болохоор үнэхээр жагсааж мэдэхгүй байна. Тийм болохоор үгүй яах вэ? Ер нь дээр үн кино чинь нэг гайгүй игдчихдэг шүү дээ. Ягаад ч юм. Тийм болохоор би энийг тэгэхгүй юм да гээл яг гол дээр тавьчих. За дараачих нь Аладдин. Би Аладдиныг үзээгүй. Зүгээр Сэм Смитийн Жини дүр тоосон гэдгийг л мэднэ. Гэхдээ бас дундаас нөгөө клипүүдийг үзсэн л дээ. Нөгөө фэйсбүүкс. Тэрнээс хараад байх нь ер нь бол яг үндсэн зохиолол дагсан байлээ. Нэг юм өөрчлөөгүй. Тэгээ миний хувьд энэ бол нэг их ёо энийг үзмээ санагдаж байна. Тиймэрхүү юм надад мэдрэгдээгүй. Тиймэрхүү юм санагдаагүй. Тэгээ хараад байхнаа бас ч нэг энэ жини яатсан бэ? Ёо нүд талтарч шүү ёо гэсэн мэдрэмж төрөөгүй. Тийм болохоор дундтын тавьчих. Алис гайхамшиг оронд. Энэ кино надад таалагдсан. Би бага ахтай үзээд тийм ээ. Цагаатны шүлсийг За 50 бай хүмүүсээ. Мэдгүй тийм хөөрхөн эмэгтэй дүрийг ингээд авааж тавьчихгуудаа тэр дүр чамд ингээд ерөндөө хийж өгөөд дээ шүү дээ. Бүр өөрийн гараар тийг харалтаа. Йоо. Миний бяцхан зүрх яах вэ тэгээ. Ер нь бол надад энэ кино аюу таалагдсан. Тийм болохоор би нэг эхнээсээ 2-т жагсаалаа. Харин дараагийнх нь Алис юу ямар нэгэн юмны шил гэдэг нэрийн сандаггүй. Тэгээ үзчихснээ бол бас санаад байна. Яг юу гард юм бол? Юу гард энэ бол яг үндэ юу гард санахгүй байна. Эхний ангиас за муудаг бол илүүгүйс найдий. Тийм болохоор би яг дунд нь тавилаа. Үссэн гооба аратан. Энийг анх үзээд ийм болсон юм дээ. Энэ буг ягаад эмхтэн хүн болчихв гэж бодогдсон доо ер нь. Буг гарч илүү. Яг энэ дээр буг гарч илүү. Би өөр кинод андарууд энэ өстө мэдгүй байна. Гэтэ энийг анх үзээд энэ нэг Harry Potter гардаг охин биш гэж л бодож байсан. Энэ бол надад нэг таалагддаг бай. Тийм болохоор би энийг энд тавьчих. За дараачих нь Кристофер Робин. Над нэг таалагдаагүй. Би нөгөө хүүхэлтэйг нь өссөн болохоос киног нь үзээд би завдаг ийм тоглоомтой болохгүй л гэж утсан. Тэ. Синдрелла. Ориг Синдрелланс над нэг таалагдаагүй. Зүгээр л 12 цаг болцсон. Яа, хэрвээ би 12 цагт хүртэл гадаа байсан бол манай аав ээж ирсэн намайг таалхал байсан та. Энэ хулгантай яриад шин. Мань ирчээр. Шараад орох болж дээ. Гүтээ. Гэж бодогдсон. Тийм болохоор надад оргинч таалагдаагүй. Тийм болохоор киноц нь таалагдаагүй. За дараачих нь Cruella. Одоо ингэж бодох те. Энэний үнэхээр нөгөө бичлэгүүдийн л үзсэн. Тийм бас Facebook дээр. Яа би хамаг киноны мэдлүүдээ зүгээр Facebook-аас авч идэг нас. Надад бас нэг таалагдаагүй. Нөгөө миний яг сонирхдаг төрлийн жанр биш болохоор тэгээд байна л да. Нэг таалагдаагүй. Тэгэл ийм хувцс хийсэн тийм. Гэл өнгөрөхөөс биш нэг яа энэ дааш нь таалагдсангүй. Тийм мэдрэмж төрөөгүй. Дараачих нь Дамбо. Чи кинотой юм уу? Кинотой биш. За ориг хүүхэлтэй нь бол надад үнэхээр их таалагддаг. Ориг хүүхэлтэйнээсээ бол зохиол нь илүү сайжрах гэж байхгүй. Өчнөдснэ. Тэгээд энэ харагдах байдал нь гэсэн надад таалагдахгүй. Тийм болохоор би би үзээгүй чсэн хамгийн модern төвчлэгтад яах вэ? Дараачих нь золбин болон тэжээвэрх үү? Одоо тэгэхээс үштэй те. Золбин болон бүсгүй гэх юм уу? Ориг хүүхэлтэй ч би үзээгүй. Тийм үнэхээр би үзээгүй. Зүгээр оршдгийг бол мэднэ. Хөргөл юм шиг байлээ. Би багтаа одоо үзээгүй юм чи одоо үзээд яах вэ гэж бодоод энийг зүгээр л дунд тавьчихтөө. Дараачих нь Maleficent. Надад бол эхний ангийн таалагдсан. Үнэхээр их таалагдсан. Тийм болохоор би хоёуланг нь
Энэ киног анх үзэж байхад нэг тийм готик мэдрэмж үүсдэг. Нэг ичдийн готик. Нэг тийм мэдрэмж байгаад идэх байх энэ кинонд. Тийм бол тэр нь надад амар таалагддаг. Тэрнээс нь болж би нэлээд их олон удаа үзээ энэ киног. Давтан үзээ. Дараачих нь Мулан. Дараачих нь Питер Лу. За энийг бүр огт сонсож байгаагүй, бүр харж байгаагүй юм байна. Зэгийн мөртлөө шүүх нь хэцүүлээ. Тийм болохоор иш тавьчих. Дараачих нь Jungle Book. Энэ нэлээд дээр үеийнх юм шиг байна те. За дээр үеийнхийг бол би огт үзээ. Гэхдээ дээр үеийн кинонууд ер нь дайж байдаг. Инээдтэй. Гэхдээ дайж байдаг шүү. Тэг одоо үзэж бол дайж байдаг. Тийм болохоор би тэн дээр л тавьчих. Дараачих нь Jungle Book. Гэхдээ орчин үеийнх. Энэ дээр ёстой жинхэнэ нөгөө хүүхд тоглосон байдаг та. Энэ хоёр ялгааг харалт. Энэ одоо хіднээс тэ. Энэ баг энэ хүүхдийн аав шиг авч шít. Энэ кино надад таалагдлоо яалаа. Би үзлөө яалаа. Энэ надад таалагддаг байхаа. Би санахгүй явдаг. Тийм болохоор би ижтэй юм л. Дараагийнх нь Аратны хаан Арслан. За энийг би өстой харж байгаагүй, үзэж байгаагүй, нэрийнч танихгүй байна, нэрийнч уншиж чадахгүй байна. Тийм болохоор чамайг алгаслаа. Дараагийнх нь Пиноккио. Яг үндэ Гуэлдэлмарио. Тэр хүний Пиноккио бол энэс илүү байсан. Би нэг үзсэн. Үнэхээр амжилттай байсан. Тэгэхээр тэгэд үүн дээр шинэ киног нэмэх хэрэгтэй баг. Цасангуа. Мэдээж шорно.